Сайн байцгаана хүмүүстээ. Ерөнхий боловсролын номт намын сургуулийн байгалийн ухааны багш Тайшрав. Өнөөдөр 5 дугаар ангийн хүн ба байгаль хичээлээр голдож ба зэрэгт гэсэн сэдвийг хамтдаа судлах болно. Юуны өмнө хүмүүстээ сурах бичгийн 20 дугаар утсыг гаргая. За, багш нь урьдчилаад энэ ч нэг зүйл зурсан байна. Сайтраа ажиллах юм бол яг шатрыг үлгэх шиг байгаа биз. Шатрын үлгийг та сайн ажилласан бол хэвтэй чиглэл дээр үсгээр ааш хүртэл латин үсгээр ааш хүртэл тэмдэглэсэн байдаг. Босоо чиглэл дээр 8 хүртэл тоогоор тэмдэглэсэн байдаг. Энэ ямар учиртай гэдгийг та мэдвэ? Ямар нэгэн байдлаар тоглогч маань үйл хөдөлгөөнөөрөө тодорхой нүүдэл хийж чадахгүй бол ойролцоо хүлэгтэй ойрхон байгаа хүнээр нүүдэл хийх гээд бол ийм тэмдэглээнүүдийг зааж тавьсан байдаг. Жишээ нь хүү ааш 2 бирс Б-ийн 3 гэдэг ч юм уу. Яг л үүнтэй ажиллана. Гэхдээ энэ маань шатрын хүлэг биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Ямар нэгэн зүйлийг дээрээс нь харсан зургийг план зураг гэж хэлдэг. Өмнө бүгдээрээ 4-р ангиас план зургийн талаар авч үзсэн. Хотын план зураг, фэшн барилгын план зураг, эсвэл бол тодорхой хэмжээтэй газар нутаг аймаг нийслэлийн план зураг гэж авч үзсэн. Огцон дээрээс нь харсан тодорхой хэмжээний хүн барьж байгуулсан барилга эсвэл бүтээн байгуулалтыг дээрээс нь харж зургалж тэмдэглэсэн зүйлсийг план зураг гэж хэлдэг байна. За энэ бол ерөнхийдөө хүүхдүүдэд тодорхой хөдөөний нэгэн тосгоны эзэмшил газрын хашааны план зураг байна. За багш нь ногоон өнгөөр модыг тэмдэглэж харин цэнхэр өнгөөр гол урлан нуурыг тэмдэглэсэн байна. Харин улбар шар өнгөөр байшин тэмдэглэсэн бол улаан өнгөөр юуг тэмдэглэсэн байна. Энэ гэсэн. Гэхдээ план зураг дээрээс бид нар ямар нэгэн байдлаар байршлыг олох боломжтой. Ерөөсөө байршлыг олох хамгийн чухал. За, үүнээс бүгдээрээ хэдэн мод байна вэ? Тоолж үзье. 1 2 3 4 5 6. Нийт 6 мод байна. 6 мод маань 6 модны маань байршлууд нь хаана вэ? За, үүнийг тодорхойлж үзье. За, нэг дэх мод хаана вэ? За, нэг дэх модыг энэ том модоор төлөвлөж авч үзье. За, нэг дэх мод маань А, Б-г хамарсан талбай дээр 4, 5, 6-г хамран оршиж байна. 4, 5, 6. За, үүнийг нэг дэх модны М байршил нь А, Б-гийн босоод инхлэх дээр байгаа А болон Б-гийн 4, 5, 6-г хамарсан байна. 4, 5, 6. За, хоёр дахь модыг авч үзье. Хоёр дахь мод. За, хоёр дахь мод маань мод 2. Хоёр дахь мод маань D-гийн 5, 6-г хамарсан байна. D-гийн 5, 6-г хамарсан байна. Энэ босоо шугам болон дотрын байгаа талбайг маш сайхан ажиглаарай хүүхдүүдээ. За, гурав дахь модыг олъё. Гурав дахь мод маань А, Б-гийн 3, 4-ийг хамарсан байна. А болон Б-гийн 3 ба 4 дахь талбайг хамраа оршиж байна. За, дөрөв дахь модыг авъя. D-гийн дөрөв дахь мод маань D болон E-гийн хэдийг хамарсан байна. 3 ба 4-ийг бас хамарсан байна. 3 ба 4. За, тэгвэл 5 бол 5 дахь модыг авч үзье. 5 дахь мод маань ерөөсөө ихэнх зайн А1-ийн талбай дээр оршиж байгаа учраас 5 дахь мод маань А-ийн ихэнх талбай дээр оршиж байгаа учраас А-ийн 1 дээр оршиж. За, 6 дугаар мод маань Е-гийн 1, 2 дээр оршиж байна. 6 дугаар мод Е-гийн 1 болон 2 дээр оршиж байна. Е-гийн 1 болон 2 дугаар талбай дээр 6 дугаар мод маань оршиж байна. За, энэчээс авч үзэх юм бол ерөөсөө зургийн харилцаагаар энэ солилцол, энэ байршил, энэ өгөгдлийг авч үзэх юм бол хамгийн том мод маань аль вэ? Хамгийн том мод маань 1-ийн
А, B-ийн 4, 5, 6 дээр оршиж байгаа нийтх мод маань хамгийн том мод байх нь. Харин хамгийн жижиг мод маань аль вэ вэ? Хамгийн жижиг мод маань талбайгаараа бол 5 дугаар мод юм шиг харагдаж байгаа боловч үнэн дээр 6 дугаар мод. Яагаад гэх юм бол Е өгөгдлийн 1 2 дээр оршиж байна. За. Энэ байршлаар энэ аргаар байршил тогтоох маань өөрөө юу вэ гэхээр энэ аргаар байршил тогтоож байгаа энэ үйлдэлийг юу гэж нэрлэдэг вэ гэвэл хүүхдүүдэд солилцол гэж нэрлэдэг байна. Уучлаарай. Солилцол гэж нэрлэдэг байна. За, солилцолыг ямар нэгэн байршил, ямар нэгэн зүйлийн байдлыг байршлыг тодорхойлохын тулд энэ солилцолыг ашигладаг. За тэгвэл энэ солилцолыг гаргаж авахын тулд солилцолыг олохын тулд юу хэрэгтэй вэ? Өнөөдөр хичээлээр сэдвийг санаарай. Голдож болон зэрэгт биднэрт хэрэгтэй. Багш нь энэ хамгийн сүүлд улаанаар тэмдэглэсэн. Энэ улаанаар тэмдэглэсэн зүйлс маань энэ торлолыг үүсгэсэн байна. Торлолын тусламжтайгаар дотор нь байгаа объектуудыг олж байна. Энэ объектуудыг олохын тулд бид нар солилцлыг ашиглаж байна. Солилцлыг ашиглахын тулд тодорхой хэмжээний өгөгдлүүд хэвтээ болон босоо тэнхилгийг байх ёстой байх нь. За тэгвэл босоо тэнхилгийн шулуун зураасыг голдож хэвтээ тэнхилгийн шулуун зураасыг зэрэгт гэж нэрлэдэг байна. Ямар нэгэн дэлхий дээр оршин байгаа бүх байгалийн болон хүний бүтээсэн объект тодорхой хэмжээний газар нутгийг түүн дээр оршин байгаа юмс үзэгдэл амьтад бүх зүйлсийг энэ солилцлын тусламжтайгаар олж болдог. Солилцол маань өөрөө голдож зэрэгдээс шалтгаалж голдож зэрэгдийн тусламжтайгаар үүсдэг. Солилцол голдож зэрэгдийг хамгийн энгийнээр электрон байдал дээр юун дээр ашигладаг вэ гэх юм бол төрөл үед ашигладаг одоо GPS шүү. GPS хамгийн их ашигладаг. За одоо солилцлуудын тусламжтайгаар хүүхдүүдээр гэртээ багшаар зурсан эсвэл сурах бичгийн 20 дугаар хуудас дээр байгаа план зургийн хашааны зургийн үхэр хонь унсан мод зэргийг олж дэвтэр дээр тэмдэглэж бичээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүд.